Нэмээд оруулаараа чихэнд оруулаад отхон цэцгээ. Отхон цэцгээ нөгөө нэрээ өгөөд гэхдээ. Отхоо нэрээ өгөөд гэхдээ. Хай дэргэд ингээд нэг босч байгаа хэсэг байж байгаа суу тийм үү? Боссон дээр босч байгаа яа. Чиний засаг аваад. За хамтууд бүгд багтаа зогсоорой. Манайх шинэ яар хандаа шууд дараалал нэг. За ихтэй хүлээ ураа нээж тэгээд яаж тэгээд би ярьчих за тэгээ бадруу энэ нэг хойшлуудад за хийчихээр. За ингээ ээжлээ сууж байгаа хүмүүс нээжлээ ярьчих шүү. За 2 минут шүү юм ба. Тэгээ асууж нь юу таа. За ихтэй шиг хүлээ ураа нээ. Ойд гоё. Яагаад идлэг нэг жоохон гол хийж байгаа шаардлага юу юм бэ? Тэр их чиг даашаа зогсоо. Зэвийг тэглэх асуучаа. Өнөөдөр юу? Тэгшүүр. Тэгшүүр байхгүй гэдэг асуулт байж байна. Яг тэгвэл тэгшүүр. Тавьж байгаа шаардлага юу юм бэ? Тэгшүүр өнөөдөр Хамтуудад тэгш яг түрээс асуудал өгөх шүү дээ. Эсвүүц чи тэр бол жаа. сонгуулийн шоу тийм биз дээ 5 сар. Тэр их чиг наашаа зогсоо. Тэр шиг болж байгаа юм байна. За хөл мунта ахмадуудаа. Тэр саналыг авчраад нэг ахмадууд өгчихгүй. Наа удаан зогсож чадахгүй ахмадаа. Амар сайн хийж байгаа шүү тийм. Би нэр тооцоо хийх гэж байна. Өөрөлдөлтөй холбоотой юм. Яс базаа дээр заяа. Өчиг байна. За тишгээ ихлээ. Одоо цаг нэмээд цагаар. Өнгөрсөн юм шүү дээ одоо ихлээ. Хайр өнөө. За манайхан цаасаа дэш өргөрөөс. За ихгүй. За ийш микрофоныхоо ярих яагаад. Микрофоны чинь шүү яах. За одоо шууд ихэл. 2 минут өнгөрч. За ийш. Яг энэ заа. За манай өнөөдрийн хэвлэлийн хуралд өнөөдөр тэтгэр авагч ахмадуудаа төлөөлж одоо 100-аад ахмад хүрэлцэн ирсэн байна. За зарим ахмадууд маань өнөөдөр энэ зааланд багтахгүй байгаа учраас 100 ахмадын маань төлөөлөл тодорхой хэсэг нь бас орж ирээд байна. За өнөөдөр ахмадуудын маань одоо амьдрал ямар байгаа вэ? Өргөн хэрэглээний барааны үн ханш нэмэгдсэн, тэтгэр авагчдын одоо худалдан авах чадвар, ялангуяа одоо ахмадуудын одоо амьдралын төвшин нэлээд хүнд нөхцөлд байгаа ийм нөхцөлд Монгол улсын одоо төр засгаас түүний дотор үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмж нь бол өнөөдөр ахмадуудыг талцахад хүргээд байгаа юм аа. Ийм учраас өнөөдөр ахмадууд маань өнөөдөр энэ эдэр ёсын хүүтэн тачигнсан энэ өдөр хэвлэлийн баг хурал хийхээр ингэж хүрэлцэн ирээд байна. За ингээд манай одоо хэвлэлийн баг хуралд бас одоо ирсэн ахмадууд маань өөрсдийнхөө үгийг хэлэх нь чухал байхаа гэж ингэж бодож байна. За Бямба ахаас эхлэе да. За тэтгэр тэтгэмжийн асуудал гэдэг өөрөө нэлээд эмзэг сэдв. Монгол улсад хүний одоо эрхтгч байдлыг хангах үндсэн хуулийн тогтолцооны нэг том асуудал нь өндөр насалсан хөдөлмөрийн чадвараа алдсан үед тэтгэр тэтгэмж аавна гэж хуульчилсан энэ нийгмийн хамгааллын том логик ойлголтыг өнөөдөр үндсэн хуулийн шинжилсэн ба найруулсан хуулиурын эсрэг шахуу тэгш хүртээмжтэй байгалийн байлиг олгоно гэсэн хуулийг хаагуулахдаа үлийн эцэг байдлаар ялгуурлан гадуурсан байдлаар тэтгэр тэтгэмж олох хуулийн төсөл санаачлаа. Эний цаанд хэд хэдэн ноцтой асуудал үүсэж байгаа юм. Та нарт хамгийн энгийн үгээр хэлэхэд хулгана, огт нь хуйоо цуглуулдгийг мэдэх үү? Тэр их хуйоо цуглах юм бол хатуу үйл болох нь өвлжөнгөө идэх хүнсээ цуглуулна. Тэр шиг хүн нийгмийн даатгалд мөнгө шимтгэл төлж ирээдүгээ баталгаажуулах, ирээдүйн одоо хэрэглэх мөнгөө нөөцөлдөг юм.
энэ дэлхий дахинд байгаа том философи. Тэгвэл Монгол өнөөдөр энэ философийг энэ 50-60 жилийн түүхтэй тэтгэврийн тогтолцоо, ялангуяа нийгмийн даатгалын суурь тогтолцоо 95 оноос хойш хэрэгжсэн энэ 35 жилийн түүхэнд гарч ирж байгаа бас нэг одоо алдаатай шийдвэр гарчих гээд байна. 421 мянган ахмадаас 230 гаруй мянгаыг нь тэтгэврийн тэгэлсэн байдлаар хамруулж, бусдыг нь 190 гаруй мянган хүнд нь ирээдүйд гэж амласан ваучер цаас өгнөсөн ийм яригдж байна. Анхнаасаа оруулж ирэхдээ зөвхөн 230 мянган ахмадын тэтгэврийг зээлийг тэглэнэ гэж оруулж ирсэн. Ингээд дагалдаа хэд хэдэн хуулиар тэтгэврийг цаашид огт өгдөггүй болгоно гэсэн. Энэ сайн муу хоёр талтай. Ер нь хэний ч тэтгэврийг тэгэлсэн маргааш хүний амьдрал шийдэгдэггүй юм. Сарын дараа 2 сарын дараа тэрний хүний тэтгэвэр тэтгэмжээр дамжсан хэрэглээ нь бол байж лээдэг. Тулгамдсан эмнэлгийн хэрэглээ, цочрогмог хэрэгцээ байж лээдэг. Тэгвэл Монгол улсад бий болсон санхүүгийн тогтолцооны бас нэг ололт нь тэтгэврийн гээд хамгийн бодит орлогыг барьцаалсан санхүүгийн механизмыг бас байхгүй болгож байгаа. Өнөөдрийн энэ шийдвэр чинь хэд хэдэн салбараа чирч унахаар болж байна. Даатгал гэдэг шимтгэлээр ирээдүгөө баталгаажуулах энэ логик ойлголтыг байхгүй болгож байна. Хоёрдугаарт нь энэ эрсдэлтэй үед зээл олгодог банкны санхүүгийн тогтсон механизмыг үүсгэх тухай асуудал яригдана. Дараа нь энэний цаана зээл аваад огт төлөхгүй байж болдог төр тэгэлдэг гэдэг ёс суртахууны дороотлыг бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Энд хамгийн мэрэгжлийн бус байдлаар хандсан энэ шийдвэр. Тийм учраас өнөөдөр энэ хэвлэлийн баруул хийж байгаа ахмадууд бол бид нар зээлээс тэглэхийн эсрэг гэхээсээ илүү шудраг ёсыг тогтоож өгөөч. Цаашид тулгамдсан үед одоо цөөнч гэсэн сарын тэтгэврийг авдаг байх ёстой. Тэрнийг банк санхүү өгдөг нь зөв механизм. Тэрнээс нийгмийн даатгалын өнөөдөр авилгалцсан тогтолцооны улс төрийн хамааралтай байцаагч нар 3 сарын тэтгэвэр өгөөд эрхлэх юм бол та нар юу болно гэж бодож байна? Монгол улсын төсөв өнөөдөр 3 сарын тэтгэвэр өгөх болцоо байхгүй. Тэрнийг нуугаад хэлж чадахгүй байна. 1 сарын тэтгэврийг бүрэн өгөх гэж их усрыг дайчилж ядж яхад 3 сараар нь өгдөг болгоно гэд худлаа яриад байна. Тэгэхээр улс төрчдийн худлаа ярьсан энэ үйлдэлийн цаана иргэдээ ялгуурлан гадуурхах, хуулиа зөрчих, дээрээс нь үндсэн хуулийг олгоцсон тэр газрын баялагийг тэгш хуваарлахсан олон зарчмуудаа үүсгэжлээ гэдгийг нэгдүгээр хэлнэ. Хоёрдугаар ахмадууд бол маш бага тэтгэвртэй байгаа. Энэ хүмүүсийн амжиргааг байнга дэмжих ёстой. Тэр суурь тэтгэврийг нэмж за 500 шууд болгон гүн 400 ингээ үе шаттай нэмж амьдрах хэрэгцээг нь баталгаажуулах ёстой болохоос биш өнөөдөр эргэлээд маргааш өгөх гэдэг ийм золбин улс төр үндсэл тооцоогүй судалгаа байж яагаад таарахгүй. Энэ үнийг бид нар хангалттай ярьж байгаа нийгмийн сошиалоор өчигдөр яригдсан эрдэмтэд ахмадуудын төлөөлөл нэг зүйлийг маш тодорхой хэлнэ. Яагаад гэвэл өнөөдөр мэрэгшилсэн нийгмийн төлөө улс төрчид өнөөдөр зөвхөн ганц өнцгөөс хараад байна. Сонгуул гэж харж байна. Өөрсдийн эрх шиг хараад байна. Тэрнээс Монгол улсын эдийн засгийн дараа яаж сунах вэ гэдгийг тоохгүй байна. За ингээд дараачийн хүмүүс маань нарт залгаад яриг. За би яриад таа. За сайн байцгаана уу. Өнөөдөр нэг онцлог өдөр байна. Юу гэхээр 2019 оны 12 сарын 27-наас одоо 1 сарын 10-нд хийсэн энэ том жагсаалын өдөр байна. За 12 сарын 31-нд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо харилцан тохиролцсны үндсэн дээр салхитын мөнгөний ордноос хувь хишиг хүртэх асуудал дээр тэгээд тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг бол олон түмэнд ярьсан. Энэс хойш маш их маргаан дагуулж байгаа. Үнэхээр үнэн. Өнөөдөр одоо манай Монголын одоо нуруунд дээр үүрчээсэн, хөгжлийг үүрчээсэн бидний ахмад буурлуудаа өнөөдөр нэг удаагийн хуулиар өр зээлээс нь тэглэх асуудал бол бүхэлдээ томоор харахад бол энэ бол зөв асуудал. Гэхдээ энэний хуваарлтын асуудал, энэ тэглэж байгаа энэ асуудал нь маш тэгш бус үндсэн хуулиар олгогдсон сая бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон шүү дээ. Юу гэхээр байгалийн баялагийг өнөөдөр тэгш хуваарлах асуудлыг хамгийн нэгдүгээр тавьсан. Газрын хэвлэлийн баялаг ард түмний өмч гэж өөрсдөө мэдж байгаа. Энэ асуудал дээр яг өнөөдөр энэ мөнгө нь бол өнөөдөр засгийн газраас гарч байгаа биш. Өнөөдөр энэ бол банкнаас гарч байгаа асуудал биш. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын санд мөнгөө хоригдлуулсан ахмад буурлууд өнөөдөр нэг удаа өнөөдөр энэ байгалийн баялагынхаа үр шимийг хүртэхдээ өнөөдөр ингэж
тэгш бусаар энэ их маргаантай ийм их цаанаасаа энэ буруу үр дагавар гаргаж энэ үүдийг нээж байгаад бол их харамсалтай байна л да. Би өөрөө тэтгэрийн хүн. Гэхдээ би өөрөө бас зээл авсан. Гэхдээ энэ зээл авна гэдэг чинь их хоёр талтай асуудал байхгүй юу? Үнэхээр ядарсан зүдэрсэн настан буурлуудыг бол банкн дээр бол зээл өгдөггүй. Батлан дагч аваад иргэдэг. Батлан дагч гэдэг чинь үнэхээр цалин мөнгөтэй тодорхой хэмжээний бас чадвартай улсууд бол батлан дагч болдог. Тэгэхээр одоо үнэндээ гэхэд бол та нар яг санаж байгаа шүү дээ. Шүүгэн шийдвэр дээд шүүхийн үүдэн дээр байжгаад ацхтын мөнгөний ордны 17 шүүгчийг төдгөлзүүлж Монголын ард түмний энэ их том давалгаа, энэ том тэмцлийн үр шимдэр өнөөдөр түүхэндээ анх удаа бид нар үр шимийн хүртэгтэй ахмад буурлуудаа ингэж ядгуурлан гадуурхсан нэг хэсгийг баярлуулж нэг хэсгийг өнөөдөр гомдоосон ийм шийдвэр гарч байгаа нь маш их буруу үр дагавартай. Одоо тун удахгүй одоо жил цагаан сар болно. Ийм нөхцөл байдлыг бид нар бол хүлээн зөвшөөрөхгүй. Юу гэхээр чинь юу тэгшээр хуваарлаж болох нөхцөлийг болохоор шүү дээ аль болох одоо зээл авсан хэсэгт нь өгөө зээл аваагүй гэдэг чинь өнөөдөр амьдралаа болгож байгаа. Дараа сардаа өнөөдөр тэр тэтгэврийн мөнгийг одоо тооцоолцсон. Ийм улсуудаа одоо зөнд нь хаяж байгаа нь болохоор маш буруу шийдвэр гарч байна. Өнөөдөр бол хэгцтэй өдөр байгаа. Өнөөдөр үдээс өмнөхөд аюул нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулаад аль болох хурднаар өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэх өнөөдөр дэд улсын хурлын чуулганаар хэлцэгтэй энэ асуудлыг шийдэх магадлал өндөр байгаа. Гэхдээ бид нар байгалийн баялагын тэгш хуваарлтыг нийгмийн даатгалын санд насаараа тэтгэрийнхээ тэтгэмжээ төлсөн энэ хөгшчд буурлуудаа настан буурлуудаа өнөөдөр ядгуурлан гадуурсан алгачилсан энэ хууль хэрэг батлагдвал цаана маш их буруу үр дагавартай гэдгийг дахин сануулгах гэж өнөөдөр ингэж хуран цуглараад байна. За энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ тэтгэврийн зээлийг бол ер нь маш их буруугаар одоо маш их олон жил бид нар одоо тэтгэврийн хүү төллөө. Энэ чинь бол ер нь байж болшгүй асуудал. Яагаад гэвэл бид нар чинь тэтгэврийн авах гэж насанд гарахтаа хүртэл одоо бид нар чинь юмаа цуглууллаа шүү дээ мөнгө. Ингэж цуглуулсан мөнгөний нийгмийн даатгалаас одоо бид нар чинь хүү төлүүлээд байдаг нь маш их буруу. Яагаад гэвэл энэ чи яагаад бид нар өөрийнхөө авсан мөнгөн дээр бид нар хүү төлж явах хэрэгтэй гэдэг. Эргүүлээд хуримцсан мөнгөн дээр бид нар хүү төлж болохгүй шүү дээ энэ чинь. Ийм учраас бид нарыг одоо ерөөсөө энэ хүүнээс нь бүр салгаж өг нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь доод хэмжээг нь хамгийн багадаа л гэж бодоход ер нь 500-аар болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар чинь би 310 мянган төгрөг авдаг. Хаанаа ч хөлдөггүй. Тэгэл одоо муусаа ядарсан хэдэн хөдөлмөр хийж байгаа хүүхдүүдээрээ тижээлэх болдог. Ийм асуудлыг өөр нь байлгамааргүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо тэр юугаа ерөөсөө энэ нас орсон би бас нэлээд олон газруудаар явж бас асуудгийн Орос өөрөө орчуулагч байсан учраас Орос явахаараа настангуудаас асуухад манайх бол тэгж юу авдаггүй батлан даалт малт авдаггүй зүгээр цаад хүнийх нь утасны номер л байхад болдог гэж байгаа. Тийм байж яагаад болдог юм бэ манад? Энд чинь бид нар мөнгө төлчихсөн эргээгээд цуглуулсан мөнгө авах гэж яхад биднээс хүү аваад үгсэн хойно хүүхдүүдээр нь төлүүлээд энэ бол байж болшгүй асуудал ерөөсөө. Яагаад би үгсэн байхад миний мөнгийг миний хүүхдэд төлөх ёстой. Энд чинь надаас л гарсан мөнгө тэр хүнтэй л зөвлө өгч ийн гэсэн үг шүү дээ. Тийм болохтой зэрэг яагаад энийг ийм явах ёстой юм? Ер нь энэ төр ерөөсөө бид нарыг харж үзэхгүй маш их буруугаар юм хийж. Энийг бол маш их олон жил бүр бид нэр хөлцөнгөө төлдөө монголчууд их энэрнгөө сэтгэлтэй тулдаад их энэрнгөө сэтгэлтэй ингэж одоо бас их өөрснийхөө анхаарахгүй хайрахгүй хайж штэ. Тийм учраас одоо энийг ерөөсөө нэн даруй зогсоож бошуухан энэ хүүнээс нь салгаж өг. Тэгээд дахиж бүх хүү ав. Бид нар ерөөсөө хүү төлөх ёсгүй. Энд чинь дахиад энэ нарийнда ярих юм бол бид нар бөөнөр нь бидний хүүг авчдаг. Дахиад бидний тэтгэврийн мөнгнөөс давхар хүү аваад байгаа юм чинь. Энийг бол ерөөсөө манайх ярихгүй л байгаа юм л байгаа шүү ер нь. Ийм учраас одоо төр засаг нь биднийг энэ юмд яг өөрснийх нь авсан мөнгөөр нь биднийг эргээгээд тижээж байгаа юм ер нь та нараас бол мөнгө аваагүй шүү дээ. Ийм учраас энийг жоохон анхаарч үзээрэй л гэж хэлмээр байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэтгэврийн зээл гэдэг бол бус зээлээс өөр юм аа.
тэтгэврт гарсан ахмадууд нь бүх насаараа одоо хамгийн залуу сайхан эрч хүчтэй үеэ эх орондоо зориулсан энэ зээл бол бусад зээлээс өөр байх ёстой гэж би үздэг юм аа. Үүнээс гадна он солилцох агшинд Монгол Улсын ерөнхийлөгч Улмаагийн Баттулгын одоо ард иргэдтэй хийсэн мэндчилгээтэй хавсарч энэ ахмадуудад зориулсан маш том арга хэмжээг одоо зарлаа албан ёсоор үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарлаа гэдгийг сонсоод үнэхээр бас баярлсан. Гэхдээ энийг цаашид зөв явуулах ёстой юм аа. Бид нар үнэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг гарцаагүй хэрэгжүүлэх ёстой гэх юм бол үндсэн хуулийнхаа суур зарчмыг л баримтлах ёстой. Тэр баялагийг ахмадуудад эхний ээлжинд өгөө гэж хийж байгаа бол тэгш хуурал зайлшгүй хийх ёстой юм аа. Ингэхгүй бол энэ их үр дагавар нь олон янзын одоо муу үр дагаврууд гарч ирнэ. Энээсээ эргээд төр засаг маань хүнд байдалд орно шүү. Тийм учраас ахмадуудын энэ тавьж байгаа санаа бодлыг бол тууштай авч хэрэгжүүлэх ёстой. Жишээлбэл одоо бид нар 3 сая төгрөгийг авах гэж яасан олон хүн дуудаж яасан өөрийгөө их баталгаажуулдаг билээ. Бүгд ижилхэн. Би бас банкны зээлтэй хүн. Манай өвгөн зээлтэй. Ингээ бид нар тэр зээл жухам тэр айл амжиргааны тухайн үеийн чухал асуудлыг шийддэг зээл болохоос ш заримд нь бол одоо сүүлийн би нэг ийм юмд эмзэглээд байгаа. 12 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд 10,000 ахмад 100 тэрбум төгрөгийн зээл авцсан байна гэж байгаа. Энэ ямар учиртай юм бэ? Тэгвэл тэр нэг хүний 100 тэрбум төгрөгийн зээлийг одоо энэ хуулиар тэгэлж болохгүй шүү дээ. Тийм шударгаш байж болохгүй. Энийг бол ахмадууд хязгаарч хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхэд 100,000 ахмад 100 тэрбум төгрөгийн зээл авч чадаагүй байхад 10,000 ахмад 100 тэрбум зээл авчиж байгаа гэж байгаа. Энэ бол одоо тэр гаргах гээд байгаа 750 тэрбум фондын тэрбум төгрөгийн фондын чинь зөвхөн 4% байгаа байхгүй юу? Тэр би өөрөө эдийн засгч хүн ийм одоо шудраг ус юмыг одоо дэмжиж ерөөсөө болохгүй. Энэ тэр өндөр зээлийг авч байгаа улсад хэний хамааралтай байх юм? Анхны зээл 233 мянган ахмад бол үнэхээр амжиргааны төвшин доогор үнэхээр зээлээр зохицуулахаас аргагүй тулсан энэ нийгмийн тодорхой зорилтод гэж. Сүүлд авч байгаа тэр 100 тэрбумыг бол хэн авч яана гэхээр би хийж байгаа банкны ажилтнууд байж болно. За энэ төрийн толгойд байгаа 3 хүний хамааралтай. Улсын их хурлын гишүүдийн ах トゥ найз нөхдийн хамааралтай. Ийм л улсууд энэ мэдээллийг авч байгаа. Тэгэхээр энэ үнтэй холбоотой асуудлыг тэр өчигдөр зандаа шатар дарга ярьжсэн эдийн засгийн цагтаа шалгаж байна гэж. Энийг наривчлан шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. За сайн байцгаана уу. Энэ сайхан өдрийн мэндийг бүгдээр энд хүргье. Бүгдээрээ эрүүл gas жаргалаар дүүрэн байх болтугай гэж өрөөцгөөё. За тэгээд энэ тэтгэврийн зээлийг тэглэн гэдэг бол яг бас сайхан асуудал л да. Би ч гэсэн зээлтэй хүн. Гэхдээ энийг бас алагчлалгүй. Энэ одоо үнэхээр л одоо ахмадуудаа нэг харж үзчихье да. Өчнөө жил одоо бидний төлөө зүтгэсэн одоо янз бүрээр зүтгэж явсан хүмүүс ч байна. Өндөр мэрэгжилтэй хүмүүс ч байна. Зүгээр малаад мөлхөд алхиж явсан хүмүүс ч байна. Одоо энийхэн үр ашгийг нэг ганц удаа баярлуулъя гэж байгаа бол алагчлалгүйгээр байгаагаар нь хуваарлмаар байна. Миний хувьд тэгж боддог юм. Би одоо өөрөө зээлийг миний зээлийг тэгэлчгээсээ эсн хамаагүй гэж бодохгүй байна. Бүгдээр ингэ налагчлалгүй л одоо ингэж өгөөсэй гэж бодож байна дээ. Хэдэн төгрөг байдаг юм бол тэрнийг хаваагаа таваа сая 2 сая бол 2 сая. Тэр нөхөд одоо ахмадууд бүгдээрээ хоосон орхисноос бүгдээрээ л баярлах болно даа гэж бодож байна да. Энийг л одоо цааш нь тэгээд амжуулбал их сайн байна да. За өөр юм алга да. За энд хүрэлцэн ирсэн хүмүүстэй өнөөдрийн амар амгалан айлтгая. Би нэг л зүйлийг хэлэх гэсэн. Би 320,000 төгрөгийн тэтгэвртэй. Тэгэхдээ одоо бидний гадуурх гэж байна. Би зээл авдаггүй. Авахтаа би нэг өвчин тусгаараа 1 сарын зээл авдаг. Энэ цагаан сарын үеэр би нэг ганцхан сарын зээл авдаг. Одоо юмны үн амар нэмэгдэж байна. Би 2 сарын зээл авмаар байна. Тэгтэл одоо ийм муухай юм гаргаж байна. Энэ телевизээр юу гэж ярьж байгаа вэ? Бидний бололцоотой гэж ярьж байна. Бид нар бололцоотой биш. Би зээл авдаа. Би тэрийг эргүүлээд би төлж чадахгүй. Яагаад гэвэл
хүүхдүүдийг асруулж байгаа юм. Бичиг одоо 7 сараас дээш гин. Би хүүхдүүдэд тэгж бичүүлчихээ. Тэгээд тэдний төлөвлөнө гэж юу ах юм. Миний дөрүүлээ зээлтэй. Топокийн зээл гэнэ, ямар юмны зээл гэнэ, цалингийн зээл. Гэхдээ би тэмцдэг. Гэтэл яагаад бид нарыг ингэж муухай гар үзэж байгаа юм бэ? Гэтэл яг 12 сарын 1-ээс юм 18-наас юм уу? Тэр одоо Баттулгын одоо тэр дээгүүр байгаа их хурлын гишүүдийн бүх хүн танилуудаа тэр юунуудыг бүгдийг хэлсэн байгаа юм. Одоо ингээд дээд зээл цэглэх гэж байна гэж. Тэгээд тэр хэлсний төлөө тэдний таньдаг манддаг хүмүүс ямар их зээл аваа вэ? 10 сая маяг нь 15 сая гэнэ. Тэгэхэд бид нар 1 сарын зээл авах гэж яаж үгээ барж байна? Тэгэхэд тэд нар хангалттай вэ? Яагаад тэдний зээлийг одоо цэглэнэ гэдэг байгаа юм? Тэр болохгүй шүү дээ. Тэгтэл бид нарыг яагаад өнөөдөр амжиргаа сайтай одоо зээл авахгүй байна гэж ярьж байгаа юм? Бид нар тэгж чадахгүй одоо надтай адилхан зөндөө хүн байгаа. Тэгэхэд одоо ер нь энэ нам засаг бидний дээр зүгээр л энэ юуны шоу л хийж байна. Сонгуулийн шоу хийж байна. Энэ Баттулга ялангуяа юу ч мэдэхгүй, юу ч яахгүй. Тэгээд одоо тэр хоёр хүн бас оролцож байна. Эдгээр юу вэ? Шоу шүү дээ. Сонгуулийн шоу хийж байна. Тэгэж би ойлгож байгаа, тэгж ард юм ойлгож байгаа. Тэгэхээр энийг юу гэж энийг битээ тэгээч. Энэ одоо энийг ерөөсө зогсоох хэрэгтэй. Ягаад гэвэл дараагийн сонгуулийн улсууд гарч ирээд ухаантай хүн гарч ирдэг юм бол хурлаараа хэлэлцээд ард түмнийхээ энэ байдлыг сонсоод ахмадуудаас сонсож яаж ийж бүх юмыг сонсож хагаад дараад нь энэ юмнуудаа баялагаас хүртэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо юу гэсэн үг вэ? Хоёр талцуулаад бөө юм болгоо. Би бол одоо ганцаараа байдаг хүн. Би ганцаараа амьдардаг. А миний бас нэг эмээ би манай байрны. Бид хоёр яаж амьдарч чинь хоёулаа зээл авч чадахгүй. Тэгээд бид хоёулах нь хоолоо эмээгээ би тижээдэг 83 та хүн. Ажил хийж байгаа хүүхдээ тэжээхэд бол ингээ бүгсэн би энэ байхгүй ачигаа тэжээхэд тулд ажил хийж байна. Би оройн ирэхэд тэрэнд нэг аяг хоол хийгээд тавьдаг. А тэрийг бид хоёр хооч иддэг. Аргаа бараад хоёулаа махгүй болохоор аль танд мах байна уу? Нэг сүү байна уу? Надад барьж орж ирээд нөгөөдх маань мах байна. Нэг 10 өдөрт нэг 10,000 голдог юм шиг байгаа. 10,000 бид хоёр хувааж иддэг. Энд ч одоо ингэж болохгүй шүү дээ. Тэгэхэд бид нарыг яагаад ингэж гадуурхаж байгаа юм бэ? Тийм ээ? Та нар ингээд сайн одоо энэ хэвлэлийн улсууд байна. Энийг сайн ярьж өгөх хэрэгтэй байна. А энэ ч байж байгаа манай энэ одоо хамт олон дарга нар ч гэсэн одоо энийг ярих хэрэгтэй байна. Тэр жигсаал хийлгээ гэдэг нь зөв байна. Одоо жигсаалаа хийцгээе. Ба энийг юм хэлэх гэсэн юм чинь баярлалаа. Гарсан хүн байна. Би бол зээл аваагүй 194 мянган ахмадынхаа төлөөлөл болон энэ хэвлэлийн баг хуралд оролцож байгаамаа. Бид нарын ихэнх үгийг ахмадууд маань хэлсэн учраас би цөөхөн үг хэлье. Энэ 194 мянган ахмадуудыг маань айгуу баян тарган бололцоотой амьдралтай гэж ерөөсөө тэр хүмүүс үзэж байгаа юм. Энэ дээгүүрээч тэгж үзэж байгаа шиг байна. Энэ үндсэн хуулиа би аваад ирсэн 6-гийн 1-д байгалийн орд газруудыг ард түмэнд тэгш эрэхтэй хуваарлна гэдэг зарчим бол энэ дээр алдагдчихж байгаа. 421 мянган ахмадуудын өөрийг тэглэх гээд байгаа бол ахмадууд маань банк хувь хүн хоорондын гэрээний асуудал. Харин банк бол насаараа хуримтлуулсан юу мөнгөнд нь бол хүү тооцох тийм эрхч байхгүй, хуульч байхгүй. Тэгээд энэ өчигдөр одоо 10 хоног энэ ахмадууд маань хоёр талцаж сошиал одоо автобус хаана унаа ерөөсөө энэ сэдвийг хөгсөн залуу хөвөө хязгааргүй ярьж байна. Тийм учраас одоо манайх бол хамгийн гол нь байна шүү дээ. Тэр тэглэх гээд байгаа бол тэр 421 мянган ахмадуудаа тэгш хуваарлаад
тэрийг л хийх ёстой. Би тэр нэг ваучер 21 оны 5 сард юу тэр эргэлтэнд ороогүй юу сая ваучер олгоно гэдэг. 21 онд Монгол улс их өөрийнхөө эхний хэсгийг төлнө шүү дээ. Тэрийг би ерөөсөө ойлгохгүй юу яриад байгаа. Тэр ялангуяа энэ их хурлын эмэгтэй гишүүд маш хатуу сэтгэл гаргаж шүү. Тий оюун хорлол саран гэрлийг. Тийм учраас бид нар одоо ерөөсөө зээл өгдөггүй батлан даагч байсан ч гэсэн үр хүүхд ач зээнэр маань бүгд зээлтэй шүү дээ. Тэрнийг бодоод өөрийнхөө за үр хүүхдээ дараа болоод яах вэ? Өөрөө ч дараа болоод яах вэ? Ийм амьдралаар явж байгаа. Ерөөсөө манай энэ тэтгэврт өндөр насны тэтгэвэр авсан хүмүүсийн 60-аас 70% нь 310 мянган төгрөгийн тэтгэврт. Яаж нэг сарыг өнгөрөөнө? Энд л манайх бол 30 жилд болохтой ерөөсөө тэр юуны реформ хийгээгүй тэтгэврээ. Ерөөсөө ажилласан жилд авсан цалин тэгээд соц нийгмийн үед нэг итгэл зүй байдаг. Тэрнээр л явж байгаа. Одоо нэг сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга гэж тогтоодсон мөртлөө ядаж энэ 310 авч байгаа ахмадуудыг 420 болгох сэтгэл зүрх их хурлын гишүүдэд байгаа мó? Байлгуул байлгана штэ. Офшорчтоос мөнгө оруулж ирэл ядаж 420 болгочихвол ахмадууд маань ингэхгүй. Хүнд хүүхдүүд маань ч өр зээлтэй байгаа. Улс маань өр зээлтэй байгаа. Тийм учраас одоо энэ хэвлэлийн баг хурлаас гараад бид нар Сүхбаатарын талбай дээр ахмадуудынхаа гарын үсгийг цугдуулж их хурлд хөргүүлнэ. Ер нь энэ дэжтэй банкны зээл гэж яриад байгаа юм. Зээл бол одоо банк усаас хадгалан зээлийн хоршооноос ламбарнаас хүртэл авсан зээлүүд байгаа шүү дээ. Ер нь бол 421 мянган тэтгэврийн хүн гэдэг бол бүгдээрээ эмзэг бүлгийн хүмүүс. Тэгэхээр өнөөдөр ялгарлан гадуур улсын цаанд зөвхөн 2 банкыг онцгойлсон дээрээс нь нэг ч хүний гар дээр мөнгө очихгүй банкнууд руу мөнгө шилжих асуудлын цаана маш том луур байж магадгүй гэдгийг бас сэрэмжлүүлээд эхэлсэн. Тэгэхээр бид нар энэ нийгэм тал чиглэсэн, иргэдэд чиглэсэн, ахмадууд чиглэсэн бодлого гэхээсээ илүү банк санхүүгийн механизмаар дамжсан одоо төрийн луурын системийг л дахиад хөгжүүлэх ийм л тогтоол гарчлаа. Дээрээс нь өргөн барьсан хуулиуд бол хэрэгжих бол үр дагавар нь маш хортой. Яагаад гэвэл цаашид нэгж тэтгэврийн зээл олохгүй гэж хэлэхлээр тэр хүний ирээдүйн хуулийг яаж мэдэж байгаа юм. Тэгэхээр энэ хуулийг санаа ачилж өргөн барьсан, боловсруулсан, тоо баримт гаргасан улсууд бол асар том алдаа байна. Тэрээс гадна мэдээлэлээ алдсан гэхүү, зориуд гэхүү тодорхой бүлэглэлд очиж сүүлийн сарууд өндөр хэмжээний тэтгэвэр өгсөн. Энэ бол шудраг улсын туйл. Ийм учраас өнөөдөр нийгэм хагарахаас өөр арга байхгүй, энэ үнийг өөрчлөхөөс өөр арга байхгүй. Эхний өөрчлөлтүүдэд хилээд эхэлсэн. Бүх тэтгэвэр тэглэнэ гэснээр 6 сая хүртэл гэж байна. Энэ чинь буцаж гэнэ гэсэн үг. Хоёрдугаарт нь 1 сая төгрөгийн ваучер буцаж гэнэ гэсэн үг. Дараа нь тэр олон дагалдах хуулиудыг өөрчлөн болцоо байхгүй. Ингээд шилний цаанаас чихэр долоолох технологитой энэ шийдвэрийг эргэж харахаас өөр арга байхгүй юм байна. Яа сайн байцгаана уу. За нийслэлийн сангийн албан дүүргийн иргэн Ванчин сүрэн гэдэг хүн байна. За би энэ саяны ярьсан ахмадуудын ярьсантай давхцуулахгүй хичээл. Ер нь Монгол улсын энэ ахмадууд нийгмийн эмзэг үйлэг тэтгэврийнхэн дахир дутуу өрөвтэй байдаг улсууд хагас хүчин өнчин хүүхдүүд тэжээлж алдсан тэтгэмж авдаг ийм улсууд одоо энэ юунд бүгд л хамаарах хэрэгтэй байх л да. Гэхдээ энэ тэтгэврийн улсуудаас гадна энэ халамж авдаг улсуудаас зээл хууль янз бүрийн юм олж чаддаггүй. Ихэнх нь мэддэггүй. За авсан зээлтэй улсуудаас хамаарах хэрэгтэй юм аа. Нэг тэр хоёрдугаарт нь зээл аваагүй. Зээл аваад авсан зээлийн төлцөн улсуудад жигд хуулах асуудлыг энэ шинэ намын 2 гишүүн маань бас санал болгож байгаа. Энийг бид нэр одоо дэмжиж оролцож байгаа маа. Ер нь Монгол улсын ерөнхийлөл Батулга анх удаа гарч ирж байгаа намаасаа даалгавар авч
олон асуудлыг шийднэ гэж гарч ирсэн хүн 3 жилийн дараа энэ тэтгэврийн зээл гэдэг юмар ёстой саяны хүний хэлснээр жихрд олоолгож байна. Энэ бол ганц ерөнхийлөгч биш, энэ ирэх барьж байгаа намын сонгуулийн шоу хэлбэрээр энэ ажлыг зохион байгуулж байгаамаа. Ялангуяа сүүлийн сард энэ тэтгэвэр тэглэгтэй холбоотой мэдээлэл авсан улсууд маш их зээл авсан байна гэдгийг нарийн шалгалт тогтоох хэрэгтэй. Тийм учраас энэ иргэдийн алагчилдаг, ялгуурладаг ийм асуудал байж болохгүй гэдэг дээр бид нэр хатуу саналтай байна. Ялангуяа тэр зээлийн төлцсөн зээлтэй явж байгаа энэ иргэдийн зээл аваагүй иргэдийг бүгдийг хамруулж одоо энэ байгалийн тэгш хуваарлтыг зөв тэгш хуваарлах тал дээр хатуу анхаараа гэдгийг одоо би бас санал болгож байна. За.